За одоо харин HSK 2-ын 4-р хичээл. Банг. За туслах гэсэн үг байна. Банг туслана. 请你帮我拿我的书包. За 请гэдэг чинь please буюу тэгнүү ингэнүү гэдэг илдэг хэлж байгааг өндөр хэлдэг те. 请өгүүлбэрийн дандаа ихэнд ордог. Ни чи банг туслаач ээ. Үйл өгтэй холбоотой үеийг ардаа орно. Wo хин туслах юм? Надад туслана. За на авна. Юу авах вэ гэхлээр wo的书包 миний үүргэвчийг цүнхийг надад авч туслаад өгөөч ээ гэнэ. Дөрөв нь яах вэ гэхээр араас нь хинд туслаад байгаа, яаж туслаад байгаа гэдгийг заавалчгүй орох ёстой. Дөрөмтэй байх нь. Дахиад юу гэсэн туслах гэдэг үгний ханоос хинд туслаад байгаа, яаж туслаад байгаа. Хоёр дахь өгүүлбэрийг харъя. 他帮我吃了8个苹果гэнэ. За тэр эмэгтэй тийм ээ тусалсан. Хинд надад яаж чирла идэж 8 ширхэг алин мэдэж тусалсан гэнэ. Окей. Тэгэхээр бан гэдгийн араас нь хинд туслаад байгаа, яаж туслаад байгаа гэдгээ заавалчгүй хэлэх ёстой байна. За дахиад өгүүлбэр харъя. Би ээжтэй анги цэвэрлэхтэн тусалсан гэнэ. За wo bang mama 打扫教室. Би тусалсан. Араас нь хинт тусалсан байгээ хэлэх ёстой тийм ээ. Мама ээжтэй тусалсан. Яаж тусалсан? Даасав. Анги цэвэрлэж тусалсан. Цэвэрлэж тусалсан. Үйлэг орох ёстой байна тийм. За дараагийн өгүүлбэр. Ангийн найз минь биеийг маань дасгал хийхэд тусалсан гэнэ. За би гэдгийг яг шин ти гэдэг үг орцсон учраас шууд магчлаад бичсэн байгаа шүү. Тэрнээс бид нар орчуулгахдаа бол ангийн найзууд маань намайг дасгал хийхэд тусалсан гэж орчуулж байна тийм ээ. За ханзаа тогтоолох утгын тогтоолохын тулд магчлаад бичсэн байгаа шүү. За тэгэхээр бан гэдгийн араас нь юу орно гэсэн? Эзэн бие орно те. Хинд туслаад байгаа. Эзэн бие ч байх те. Тусалж байгаа хин туслаад байгаа, надад туслаад байгаа. Яаж туслаад байгаа? Дуанлен дасгал хийхэд туслаад байгаа юм. Тэгэхээр бангийн дөрвөн өгс үг гинэ. Араасаа хин туслаад байгаа, яаж туслаад байгаа гэдгээ заавал хэлэх ёстой. За тэгэхээр өнөөдөр ангийн дараа багшаа цагаан дэвтэр тарахад тусалсан гэдгийг өөрсдөө орчуулад бичээрэй. Өнөөдрийн үгс бан туслах байлаа.